Сайн уу та бүхэндээ 10 дурлаар хийсэн шидэт бөмбөлгийнхөө орц болон цаавар зөвлөгөөг хүргэж байна. Шидэт бөмбөлгөнд маань дүрмээрэг, зүгийн бал, 10 гурил, хатаасан жимс, мөн шардас зэрэг орно. Та бүхэн өөрийнхөө идэх дуртай хүссэн хатаасан жимс, харч авах, үзүм, чаавар зэрэг өөрийн хүссэн болгоноор хийгээд баяжуулах боломжтой шүү. Арван гурил нь маш олон амин дэмээр баялаг учраас таны дархлааг сайжруулж, биеийн жинг тогтвортой байлгахаас гадна артерийн даралт бууруулж, цусны дахь сахарын хэмжээг бууруулж, мөн эзнийг үрэлцэх хөдөлгөөнийг зохицуулах юм аа. Мөн цусны чулуу үүсгэхээс сэргийлнэ. Учир нь гэхээр цусны хүүдийн ханыг зочроож, цус ялгарлтыг нэмэгдүүлдэг юм байна. Та бүхэн өглөө яаралтай ажилдаа цагаан ууж амжихгүй үедээ ингээд шидэт бөмбөлгөөсөө жижиг саунд хийгээд авч яваад замдаа, машиндаа идээд явах боломжтой шүү. Өглөөний хоол цайг заавал ууж хөвчээрэй. Амжилт хүсье. Баярлалаа.